Улаан бурхны халдвар маш хурдан тархаж байгаа учраас өнөөглөө Нью-Йорк хотод онцгой байдал зарлаад байна. Улаан бурхан буюу Корийн халдвар энэ жил дахиад л манай улсын нэлээд олон мужаар тархаад байна. Би 1990 оноос Корийг эрчимтэй судалж байна. Их сонирхолтой сэдвэл дээ. 1920-ад оноос маш олон хүмүүс улаан бурхнаар нас бардаг байв. 1 сая хүн тутамд 1200 хүүхэд энддэг байж байгаад өвчлөл асар хурдтай буурсан. 1963 оноос улаан бурхны вакциныг хүн бүрт хийж эхлэх тэр үед улаан бурхнаар нас барагчдын тоо аль хэдийн 99.6%-аар буурчихсан байсан юм. Хүмүүст аль хэдийн сүргийн дархлаа тогтож хөнгөн өвчин болоод хувирчихсан үе. Зөвхөн бага насны хүүхдэл тусдаг, харин насанд хүрсэн хүмүүс бүгд дархлаатай болсон байв. Энэ нь хүмүүст хоёр янзаар илэрдэг байлаа. Нэгдүгээрт багадаа коортвол насан туршийн дархлаа тогтно, том болоод ахиж тусвал хөнгөн өвддөг. Хоёрдугаарт ээж нь өмнө коортсон бол жирэмсэн үедээ уурагт дархлаагаа дамжуулан өгдөг тул хүүхэд төрөхдөө л дархлаатай төрдөг. Мөн эхээсээ хөхний сүгээр дамжуул 1 ой хүртлээр дархлаа авдаг. Ингэснээр нялх хүүхдэд амьдралынхаа эхний үед улаан бурхны хамгаалттай болсон байдаг. Улаан бурхны вакцин Корийн өвчлөлийг манай улсад багасгасан. Үүнийг хэн ч үгүйсэхгүй. Харамсалтай нь дархлааны энгийн явцыг өөрчилсөн тул энэ вакцинжуулалтаар сул дорой эрүүл мэндтэй хүмүүс хамгаалтгүй болсон юм а. Тэгэхээр улаан бурхны вакцинжуулалт ямар үр дүнд хүргэв? Юун түрүүнд энэ вакцин насан туршийн дархлаа тогтоохгүй учраас ямар ч хэрэггүй тодорхой болсон. Улаан бурхны вакцин хийлгэсэн хүн насанд хүрсэн хойноо дахин улаан бурхан тусах бөгөөд илүү хүн дээр өвчлөх эрсдэлтэй байна. Хоёрдугаард байглаасаа коортсон ээж нь хүүхэдтэй хөхний сүгээрээ дамжуулан корийн эсрэг дархлааг өгдөг бол вакцины зохиомжтой дархлаатай ээж нь хүүхэдтэй дархлаа өгч чаддаггүй. Тиймээс нялхас эхний жилдээ улаан бурхны ямар ч хамгаалтгүй болсон. Улаан бурхны вакцинжуулалт бол яг үнэндээ хүнд байглаас нь өгдөг сүргийн дархлааг устгасан юм. Хэрэв бид Кори вакциныг зогсоовол дахин дэгдэж эхэлнэ. Тэгээд л байгалийн жамаараа эдгээд явна. Насанд хүрчид ч адил. Вакцингүй байж байгаад коортвол хүмүүс үхэн гэж айдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Бас ээж нь байгалийн жамаар Корийн дархлаатай байсан хүүхдэд ой хүрэхээс өмнө вакцин хийчихвэл хүүхдийн байгалийн дархлааг нь устгадаг. Хүүхэд коортыг хойшлуулдагч насанд хүрсэн хойноо хүнд тусч үгүйч маад. Өөрөөр хэлбэл дархлааны системийг нь түр хуурдаг. Энэхүү улаан бурхны вакцин биднийг үнэхээр өргөдбөр байдалд оруулчихад байгаа юм а. Манай улсын вакцинжуулалтад ороогүй цөөн тооны хүүхдүүд нь санаа зовоосон асуудал болоод байна. Вакцинжуулалтад ороогүй хүмүүс бол эрсдэлтэй бүлэг. Тэд биднийг халдварт өвчнөд өрсөлдөх эрсдэлд оруулж байна. Энэ бол ёстой худал. Вакцинжуулалт чинь үр дүнтэй байсан бол яагаад хариулсан хүүхдүүд коортод байна вэ? Яг үнэндээ вакцинжуулалт үр дүнгүй байгаа учраас олон нийтэд асуудал үүсгээд байна. Бүх хүнийг хүчээр вакцинжуулах зорилгоор ажиллаж байгаа. Үүний гол зорилго нь вакцин хийлгээгүй хүсэг бүлэг хүмүүсийг байхгүй болгох юм а. Ингэснээр вакцин хийлгээгүй хүүхдүүд вакцин хийлгэсэн хүмүүстэй харьцуулбал ямар сайхан эрүүл байгааг харуулахгүй байх зорилготой. Вакцингүй хүүхдүүд халдварын их үүсвэр биш ээ. Тэд бол миний таарлцсан хамгийн эрүүл хүмүүс байдаг. Вакцин тариулахгүй байгаа хүмүүс улаан бурхны тархалтад буруутай юу? Тийм ээ, харамсалтай нь энэ үнэн. Энэ бол худал зохиомол зүйл. Хэвлэл мэдээллүүд бол вакцин хийлгээгүй хүмүүс гэр бүлүүдийг олон нийтээр үзий ядуулах зорилготойгоор ажилдаг. Бас биднийг улаан бурхнаас үхтлээ айдаг болгох санаатай. Биднийг үеэс үед дамжуулан айлгасаар ирсэн. Бүх хүмүүс улаан бурхан бол халуурах, биеэр юм туурах, магадгүй жаахан гүйлгэж байгаад идэгдэг хөнгөн өвчин гэдгийг бүр ортос мартчихсан. Үүнээс айж вакцин хийлгээд аутизм гэдэг насан туршийн идэгшгүй өвчтөй болох уу үгүй юу гэдгийг бодож үзэх л хэрэгтэй. Хүүхдүүдийн маань нэг нь урд нь эрүүл сарвал аз жаргалтай баяр хөөртэй байсан. Харин вакцин хийлгэсний дараа нүүр царайнд цонгийсон, дув дуугүй өвчтөй болсон. Бараг л амь насаа алдах төгсөн дөө. Вакцин дулсан хүүхэд, вакцингүй хүүхэд хоёрын хооронд нь ялгахад маш амархан гэж би бодож байна. 1894 оны 12 дугаар сарын 31